Hi. Тэгэхээр шинэ 7 хоногийн минь төргийг энэ 7 хоног та нар бүгдээрээ дахиад л миний эго өндөртэй өөрийгөө өргөмжсөн, бусдыг муулсан, утгагүйгээр шүмжилсэн сони яриануудыг дахиад сонсох гэж ирсэн гэж хэлж болно. Тэгэхээр өнөөдрийн ярих сэдв бол flex байна. Үүнийг таарсан ямар нэгэн тийм урлагийн юмнуудыг ярих болно. Нийлэн хэдэн үнийг муулна. Тэгээ нийлэн хэдэн үнийг доош нь хийн, өөрийгөө өндөрт өргөмжлөн. Тэгэхээр энэ бичлэгийн төгсгөлд намайг энэ ямар ийм хүн бэ гэж бодож магадгүй. Гэтэ угаасаа л би ийм хүн. Гэтэ би угаасаа л би ийм хүн гэдгээр өөрийгөө өмөрөөгүй гэдгийг бас ойлгоорой. За, эхлэх үү. Би тэгэхээр флексоны талаар нэг тэмдэглэл бичижсэн сэтгэл ревю гэж бол яаж хэлж чадахгүй. За, одоо би уншаад үгүй. Төгс төгөлдөр байдал бол зөвхөн биеийн хянах биш. Төгс төгөлдөрт өөрийн гэсэн төгс биш оршдог. Энэ гэдэг яг байдгал өгүүлбэрээр би амар эхэлчих тээ. Төгс төгөлдөр биш байдлын төгс төгөлдөр ч юм уу яг ингээд яг энэ клишэ сэдв байна л та. Тэгээд цааш нь ингэсэн байна. Яг ижилхэн давтамж донд байх цор ганц өөр хэлтэрхий бол төгс төгөлдөр. Харин энэ хэлтэрхий Нинагийн хувьд галзуурал байсан хэрэг. Гэтэ би өгүүлбэрээ тийм байсан хэрэг ийм байсан. Яг ингээд угаасаа ийм гэж төгсгөх амар дургу баггүй юу? Тийм байх, ийм байх гэж төгсөх айгуу дуртай. Тэгжээж яг өөрийгөө би энэ санаанда итгэлгүй байгаа шүү гэдгийг илэрхийлдэг. Гэтэ энэ дээр яагаад ч юм шууд галзуурал байсан хэрэг гэж бичиж. Ямар өөртөө итгэлтэй бичсэн юм бэ? Тиймээс энэ тийм ч гонигтай түүх биш бөгөөд олон мянган жилийн турш давтагцаар л ирсэн төгс төгөлдөр урлагийн бүтээл төрөн гарах мөчийн тухай кино юм. Харанхуйд ч үзэсгэлэнгоо бий. Хар хүний энэ харанхуйн үзэсгэлэнгоо гаргаж ирэхийн тулд гаргах учиртай солиосыг ч сайн гадарлаж байна. Даррен Аронофски бүтээлээрээ ямар ч төрлийн донтолтын аюулыг тусгахыг хүсдэг байж болох юм. Дээрээс нь би балетын талаар бараг юу ч мэдэхгүй. Гэвч олон зуун жилийн өмнөөс цаг хугацаагаар туугдан ирж биедмэн шингэсэн урлагийн зүүн совин энэ донтолтыг харин ч таашаалтай байвал зохистой зайлшгүй зүйл гэж хүлээж авахд хүргэж байгаа нь сони юм. Магадгүй би Нинагийн ээж байх. Бараг түүнээс ч долоондоо. Учир нь би Нинаг зовох тусам түүний бүтээх дүрийн төгс төгөлдрийг харахаар тэмүүлж байсан. Чи бол өөрийнхөө ураг шалгах замын цорын ганц садаа гэж олон хүн хэлдэг ч тэр садаа байсны ачаар л урлагийн бүтээл төрөн гарсан юм. Өөрөөр бол зүгээр л нэг өөртөө итгэлтэй чөлөөтэй эмэгтэй хизээж түүний зэргийн үзүүлбэр үзүүлж чадахгүй гэдгээр нөгөө Нинагийн нөгөө талын дүр шүү дээ. Тэрний талаар бичсэн юм шиг байна. Би яг энэ нүгээрээ яг зүгээр л нэг өөртөө итгэлтэй чөлөөтэй эмэгтэйг яг доош нь хийсэн байгаа. Угаасаа гэтээ бараг яг тэгж доош нь хийхин тулд бичсэн. Яагаад гэвэл би өөртөө итгэлтэй чөлөөтэй эмэгтэйг хараад татаархдаг байхгүй. Тэр яаж ингэж ямар ч хичээх зүйлгүйгээр өөртөө итгэлтэй чөлөөтэй бусдыг ингээ ховстон өрн дуудаж татдаг юм гайхамшигтай харизматик байж чаддаг байна гэж амар гайхдаг байхгүй юу? Тэгээд тэгж гайхдаг, тэгж атаархдаг болохоор би ер нь ингэж доош нь хийсэн байгаа шүү. За, тэрийг ойлгоорой. Яг үнэхээр гэтээ би өөрийгөө Нинатай, би Нина шиг гэж хэлэх гээгүй шүү. Гэтээ би бараг хэлчихлээ тий. Нина хангалттай галзуурч, хангалттай шаналсан учраас л өөр хэний ч чадамгүй галзуу хар хүнийг бүтээсэн бөгөөд эцэст нь цөхрөл зовлон асар их хүчтэй байсан учраас л өхөхөөс өөр сонголтгүй цагаан хүн болж хувирсан. Тиймээс жинхэнэ урлагийг өнөөгийн зах зээлийн прагматик дүрслэлээр дүрслэхгүй байхыг би хүсэж байна. Ялангуяа чи бол чигийн дайсан гэх урагш тэмүүлсэн урам зоригийн үгсээр хар хүнийг тодорхойлохыг хүсэхгүй. За энэгээр би яг хар хүний талаар сэтгэгдэл бичдэг баг бүх хүнийг доош нэгсэн байхгүй. Яагаад гэвэл хар хүний талаар сэтгэгдэл бичиж байгаа бараг ихэнх хүн яг Нина өөрийгөө хөнөөсөн, өөрийгөө байхгүй болгосон, өөрийгөө бүлсэн шилний хэлтэрхийгээр тэгээ эцэст нь түүний хамгийн том дэс нь
өөрөө байсан гэдэг дүгнэлтэнд хүрдэг байхгүй юу? Би ч гэсэн яг тийм дүгнэлтэнд хүрсэн. Хамгийн том дайсан нь өөрөө байсан. Гэтэ хамгийн том дайсан нь тэр өөрөө байсан учраас хамгийн гайхамшигтай дүрийг бүтээж чадсан гэдэг дүгнэлтэнд дараагийн шатанд хүрсэн гэж би өөрийгөө боддог. Тийм болохоор энэ дээр яг тэгж бичдэг бараг бүх бичээчдийг дааш нь хийсэн байна. Чи өөрийн гэсэн төгс төгөлдрийг бүтээхийг хүсвэл золиос гаргах хэрэгтэй. Энэ бол олон мянган жилийн турш уран бүтээлчдийн дунд бий болж улам томорсон галзуурал Ван Гог чихээ тайрахад хүргэсэн тэнгэрлэг шаналл юм. Учир нь урлаг энгийн хүний хэрээс хэтэрсэн эрхэмсэг оршихуй бөгөөд тэр зэрэгт хүрэхийн тулд хүн биш болох хэрэгтэй. Тэгж байж л тэр эрхэмсэгт хүрнэ гэвэл би хумсаа хугалсан ч чихээ тайрсан ч яах вэ? Даанч тэгж галзуурч чадахгүй нь миний азгүйх. Жинхэнэ урлагийг бүтээх хувь надад утсан бөгөөд Нинагийн төгсгөлдөх мэдрэмжийг хизээш мэдэрч чадахгүй гэх ухаар л намайг шаналгахын зэрэгцээ багтуулж байна. Өө хонгорхон Нина минь төгс төгөлдөр галзуурлын жаахан хилтерхийгч болов надад амсуулахаар хаднаас салсан хөөрхий хүн. Пүү! Хоц. За. Ингэж төгсгөжээ. Гэтэ яг эндээс та гэд нэг юм харж болно. Яг би бусдаас өөр гэдэг мэдрэмж миний энэ бичвэрээс амар сонсогдож байгаа байхгүй юу? Яг энэ бичвэрийн бүхэлдээ би өөр гэж хашгирч байгаа бичвэр. Яагаад би мэдж байгаа гэхээр угаасаа анханасаа би яг энэ бичвэрийг бичгтээ харах унаас тэр хүн болгоны олж хараад байдаг зүйлийг би олж харахгүй шүү. Би Дарren Aronofsky-ийн Донтол гэдэг дурангаар харахгүй шүү гэд хатуу шийдчихсэн учраас харах унаас илүү өөр зүйлийг олж харсан. Гэтэ энэ нь би өөрөө хүссэн учраас би өөрөө өөр байхыг хүссэн учраас би өөрөө тэр бусад хүнээс дээш гарч тэр хүмүүсийг доош нь хийж өөрийгөө дүгээлгөхийг хүссэн учраас Black Swan-аас энэ өөр санааг олж харсан. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө энэ бичвэр тэр бүхэлдээ энэ бичлэгч тэр одоо миний ярьж байгаа ер нь би байгаа ч тэр бүхэлдээ зөвхөн би өөрийгөө дүгээлгэх гэсэн үзэл санаан дээр тулгуурлагдсан юмнууд. Тийм болохоор энэ бичлэгээс ч тэр энэ бичвэрээс тэр одоо миний ингээ өөрийгөө доош нь хийж байгаагаас хүртэл асар их эго өнөртөж чинь. Тийм болохоор би өөрийгөө амар үзье яаж чинь. Гэтэ энэ өөрийгөө үзэн ядах сэтгэл минь хүртэл намайг тийм өндөр эго та гэдгийг мэдрүүлж чинь. Ягаад гэвэл өөрийгөө үзэн ядах хэмжээний хүн гэдэг чинь бас тийм ага байхгүй юу тий. Намайг нэрээ яана. Тэгээд хамгийн гол нь би яагаад өөрийгөө үзэн ядаж байгаагаар өөрийгөө илүү эготой мэдрээд байна вэ гэхээр Достоевский яг бичвэр зохиол болгоныхоо ихэнх зохиолынхоо өмнө ялангуяа Подросток гэд монголоор хөвөн заяа гэж орчуулагдсан зохиолтой байхгүй юу? Тэрний эхэн дээр яг юм хөлцөнгөө байдлаар өөрийгөө доош нь хийж гэтээ өөрийнхөө санааг ингээ гайхамшигтайгаар илэрхийлээд тэгээд яг тэр өөрийгөө доош нь хийж байгаа байдал нь тэр хүн ямар агуу юм бэ гэсэн мэдрэмж надад төрүүлж байсан. Тэгээ би яг Достоевский газар доороос бичсэн тэмдэглэл юм уу Подростоки ихэнх хэсэгт байдаг яг тэр өөрийгөө доош нь хийж өөрийгөө тэр байдлаараа өөрийгөө дүйлэгдэг энэ зан чанарыг өөртөө тухайн үедээ суулгахыг маш их хүсэж байсан. Тэгээд одоо ингэж ярьж байгаа минь ч гэсэн бараг тэрний илрэл байж магадгүй. За. Ер нь бол энгиндээ амар агуу юм ярьж байгаа юм шиг. Гэтэ тэр агуу зүйлээ би энэ агуу биш зүгээр л би ийм муу хүн болохоор ингэж харж байгаа юм эсвэл би хит өөртөө ихтэй болохоор ингэж харж байгаа юм гэх маягаар доош нь хийснээрээ тэр санаагаа агуу хэвээр нь үлдээх гэж оролдож байгаа оролдлого гэх юм уу? Нэг тиймэрхүү. За. Цааш нь Black Swan-ыг үзсэн хүмүүс ядрагтай. Одоо нөгөө хүмүүсээ доош нь гээд хэл. Үзсэн хүмүүс ихэнхдээ яг энэ ээжийг нь амар буруутгадаг, ээж нь юм манипуляц гэдэг муухай авгаа ингээ охиноо хар багаас нь зовоогоод ингээд ийм зовлонт амтан болгочихсон гэдэг тэтгэдэг. Тэр ч ер нь бол үнэн. Угаасаа ээж нь Нинаг багаас нь тгий зовоогоогүй өөрийнхөө явж чадаагүй замаар охиноо явуулах гэж хичээгээгүй. Өөрийнхөө гарны үзүүрт гар болгож, өөрийнхөө хоёр дахь
ам болгож өөрийнхөө видео тоглоомдох нөө 2 дахь боломж болох гэж хичээгээгүй байсан бол Нина ийм хүн болж өсөхгүй байсан гэдэг нь бол үнэн. Гэхдээ эцэст нь Нина хэдэн настай байлээ? Тухайн үед хэдэн настай байсан бэлээ? Тэр насанд хүрсэн том хүн. Нэгд. Хоёрд Нинагийн ээжийнх нь бүтээсэн Нина өөрөө угаасаа урлагийн хүн байсан гэдгийг бид бас мэдэх санах хэрэгтэй. Тэгээд эцэст нь Нинагийн бүтээсэн хар хүн үнэхээр эргэлзээ байхгүй гайхамшигтай байсан гэдгийг ч гэсэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яг тэндээс яг жинхэнэ урлаг гэдэг зүйл төрөн гарсан шүү дээ. Яг тэр ингээд мансуураад өөрийгөө үзэн ядах олон хоногийн турш, олон сар жилийн турш өөрийгөө үзэн ядах сэтгэл түүнээс төрсэн асар их таашаал, яг тэр таашаалдаа мансуурлаараа яг тэр хүн тухайн мөчтөө хамгийн их өөртөө итгэлтэй болж байгаа хгүй. Тэр бол зүгээр л нэг энгийн өдөр тутамдаа байдаг өөртөө итгэлтэй чөлөөтэй эмэгтэй биш. Тэр бол олон жилийн турш өөрийгөө үзэн ядсан, тэр их үзэн ядал дээр дөрөөлөн гарч ирсэн хэсэг хугацааны өөртөө итгэл. Өөрөөр бол энгийн нэг өөртөө итгэл иймэрхүү байдлаар явсараагаад бүх амьдралынхаа турш яг ингэж явдаг бол Нинагийн тэр үедээ олж авсан өөртөө итгэл нь им яроолоор явж яг пик төвшөндөө ингээд хурцээд буцаад асар өндрөөр буурсан яг тийм юм бүр юм оргил болсон бүр таашаал төрүүлэх хэмжээний өөртөө итгэл байсан учраас хар хуны дүрэн бүр үнэхээр гайхамшигтай яг жинхэнэ төгс төгөлдөр урлагийн бүтээл болсон. Үүний дараа тэр шарх авснаа ухаарсан мөч тэр мөчийн дараа ингээд дахиад л буцаад шалдаа буусан ингээд далайн яроод унсан тэр мэдрэмж нь яг л цагаан хүн байсан учраас Нинагийн сэтгэл санаас хавлгаатай хэцүү байх тусам хар хүн болон цагаан хүний дөрүүд нь маш гайхалтайгаар ингээд зохицол болж гарч ирсэн. Яг хар болон цагаан яг хоёр эсрэг зүйл яг нэг хүний бие дотор ингээд сүлэлдээд орчихсон. Тийм гайхамшигтай дүрийг эцэст нь Нина бүтээгээд тэгээд төгс төгөлдрийн оргилд үнэхээр хүрч чадсан. Энгийн нэг гайхамшигтай сайн тэгээд энгийн нэг өөртөө итгэлтэй чөлөөтэй хүний хизээч хүрч чадхааргүй хамгийн том оргилд хүрсэн байхгүй. Ингээд бүжгээ аз жаргалтайгаар хийдэг хүн ч юм уу. Айлсад зурагтаа аз жаргалтайгаар зурдаг, бичгтээ аз жаргалтай байдаг хүн хизээч мэдрэхгүй. Яагаад гэвэл тэнд юм асар их зовлон шаналлын үрээс гарч ирсэн гайхамшигтай жижигхэн мөч байсан байхгүй юу? Яг тэр мөч байсны ачаар л төгс төгөлдөр урлагийн бүтээл болсон. Дандаа жаргалтай байсан мөчүүдээс тэр үр хизээж урахгүй байхсан. Яг өөрөө би ингээд бичгээд хэцүү байгаа үе ч юм уу. Бүр зөвхөлдөлцсөн шиг тий. Гэтэ ер нь ингэж хэцүү байгаа минь хизээ нэгэн цагт миний юм дэлгэр хүр болох юм болов уу гэж их найддаг. Тэгээд Plexon-аас олж харсан зүйл маань ерөнхийдөө энэ байсан. Тэгээд урлагийн талаар ярина гэж байгаа. Гэтэ жинхэнэ урлаг тайртай хүн хизээч урлагийг ашиглаж өөрийгөө дүйлэгдэггүй гэж миний нэг үнэхээр дуртай хүн хэлчихсэн байхгүй юу? Үүнээс гадна маш олон шүлэг төрөлсөн Руми хизээч өөрийнхөө шүлгүүдийг өөрийнх гэж хэлж байгаагүй гэд нэг миний бас нэг дуртай хүний унсан ном нэр байсан. Тэгээд тэрүүнийг тэр хүн бичсэн байсан. Эдгээр бодлууд ингээд хүнийг нэг л даруухан болгож байгаа ч гэсэн бас л яг үндэ яг өөрийгөө доош нь хийснээр өөрийнхөө санааны агуу мөн чанарыг авч үлдэж байгаа бас нэг оролдлого ч гэж магадгүй шүү дээ. Тийм болохоор энийг бид хэд анзаардаггүй байж магадгүй. Даруухан гэхдээ санаа нь агуу. Санаа нь агуу ч гэсэн тэр хүн даруухан биш байх юм бол тэр хүний санаа агуу байхаа болно гэдэг ч юм уу. Тиймэрхүү маягийн юм байдаг юм шиг санагдсан. Нөгөө талаас үнэхээр галзууралдаа авцсан. Тэгээд урлагт үнэхээр хайртай хүмүүс ч гэсэн урлагийг яг ашигладаггүй маа гэхэд бусдыг дорд үзэхээ бас болдоггүй.
Тэр тал дээр Jim Jarmusch яг нэг кинонд амар гоё тусгасан байдаг. Мань Only Lovers Left Alive гэдэг цусрагчтай тухай кинод байхгүй. Тэрэн дээр манай эрэгтэй цусрагч маань ингээ хүмүүсийг сармагчингууд гэдэг байхгүй. Бусдыг үргэлж даашин хийдэг. Өөрийнхөө бүтээлийг гайхамшигтай гэдэг. Тэгээд тэрнээр гардаг манай Дамблдор Шекспирийн зураг руу ингээ юм шиддэг ч юм уу. Им бусдыг доош нь хийдэг агуу хийрхэлтэй. Гэтэ тэр агуу хийрхлээ гайхамшигтай даруухан зан чанараа нууж чаддаг агуу хүмүүс хамгийн их агуу зүйлийг бүтээдэг юм шиг санагдсан. Гэхдээ нөгөө талаас яг бүр ёроолтон гэж бас хэлж болох юм байна. Гэтэ үнэхээр яг ой гутмаар үйлдэлүүд гаргадаг хүн мэдэн штэ. Миний урлаг гоё, бусдын урлаг муухай гэсэн. Яг нэг тийм хандлага гаргаж байгаа хүний юм би дээр үед уншижсэн байхгүй. Тэгээ би тэр үед үнэхээр уур хүрчсэн. Хүмүүс их дуртай. Яа тэгвэл сонгодог хөгжмийн талаар мим оруулдаг нэг тийм хүн байдаг байхгүй юу. Тэгээ тэр хүн яасан бэ гэхээр бибигээс солонгосын уран бүтээлчд байдэн штэ. Тэр би дарж авсан л байх учиртай да. Ер нь бол ярианыхаа халуурлаар ийшээ яваад орсон болохоор яг энэ талаар ярих гэж нэг боддгоо байсан ч гэсэн гинт ярихаар болчихсон учраас яг хизээ зургийг нь дарж аваад хизээ энэ талаар ярина гэж бодож байсан аа. Санахгүй байна уу? Зураг нь байдгүй дарж авсан. Биш энэ болчлоо. Биби Animal Farm бол үнэхээр урлагийн бүтээл байсан нэр шүү. Үнэхээр урлагийн бүтээл байсан. It might be pretty, it might be beautiful, it might be grace гэж нэг дуу байдаг шүү дээ. Яг одоо нөгөө нэг 아냐 내가 아는 한강 하네야 гэж биби штэ. Биби бүр амар хайртай. Бибигийн бараг бүх дуу үнэхээр гайхалтай байдаг юм. Vengeance and Animal Farm. Тэр дундаа би Animal Farm дээр бүр үнэхээр дуртай байхгүй. Үнэхээр дуртай. Тэнд Бибигийн энэ продюсер нь Animal Farm гэдэг юм мэдчихээн. Тэгээд Рахманиновыг мэдчихээн. Тэндээсээ Kill Bill-ийг мэдчихээн. Тэр хэсгүүдийг уран бүтээлдээ оруулж чадчихээн. Тэндээсээ inspire авч чадчихээн. Тэгээд тэрийг ашиглаж чадчихна гэдэг чинь өөрөө гайхамшиг байхгүй юу? Ингээд урлагчин ингээд нэг юмнасаа сэтгэлээ түүнийг ингээд аваад тэгээ өөрийнхөө юмд ингээд оруулаад тэгээд ингээд цаашаад тэр урлагчин ингээд хувьсаад дүрээ өөрчилсөн ч гэсэн мөн чанар нь ингээд өөрчлөгдөхгүй тэр чигээрээ цааш нь ингээд явдсан шүү дээ. Гэтэ тэр хүн ингэсэн байгаа байхгүй юу? Бибигийн Animal Farm дээр иймэрхүү юм дээр сонгодог явахаар бүр бөөжс хүрээд ахын солонгосчууд одоо болиос хэцүү юм. Очиж Рахманинов байхдаа яах вэ? Ер нь ийм сонгодог юмар оролдоод хэрэггүй дээ. Энэ бүр асар их тэнэглэл вэ те. Сонгодог юмар оролдохгүй байж болдоггүй юм байна л да. Сонгодог яагаад гэвэл сонгодог учраас тэр зүйл ингээ халдашгүй дарахын хэрэгтэй. Сонгодог учраас тэнд ингээд баган шиг ингээд ярдаагаад л байж яддаг. Гэтэ хизээ нэгэн цагт баг нь нурдаг байхгүй юу? Сонгодгоо тэр үедээ сайн байсан байж болно. Гэтэ сонгодог хизээч ардын дуг дийлж гарч ирж байгаагүй. Яагаад гэвэл сонгодог үргэлж бүх цаг үеийнхээ хамгийн элит төвшний хүмүүс зориулагдсан зүйл гэдгээр явдаг байсан учраас сонгодог хөгжим хизээч олон нийтэд түгэн хүрч байгаагүй. Сонгодог хөгжим тийм таашаалын тэгээд мэдээж юм боловсролын иймэрхүү зүйлсээр гайхамшигтай байж болно. Сонгодог зүйл, сонгодог хөгжим, сонгодог дуур, сонгодог бүжиг ч юм уу. Гайхамшигтай дээд төвшнийг байж болно. Таашаал өгөх байдлаараа ч тэр дээд таашаал байж болно. Хэний ярьснаар дээд доод таашаал гэж хэн ярьсан байдаг байлаа да. Нөө шударгаас нэлээсээр ютилитаризмын дараа нэг юм байдаг штэ. За. Тийм дээд таашаал байж болно. Гэтэ аль ч цаг үед ардын дуунууд үргэлж үнэхээр үзэсгэлэнтэй, үргэлж амьдралд орхон,
үргэлж гайхамшигтай байсан ирсэн байхгүй юу? Аз болоход энэ орчин цагт сонгодог хөгжмийг зөвхөн баячууд сонсдог зүйл байхаа болоод YouTube, social platform гэдэг юм хөгжсөний ачаар энгийн нэг юм жижигхэн юм нийтийн умгар байранд амьдардаг энэ над шиг юм тэнэг охин хүртэл сонсоод тэндээс юм гайхамшигтай таашаалыг мэдрэх боломжтой болчихсон. Дээрээс нь өөр олон төрлийн урлагийн олон төрлийн хөгжмийн төрлүүд гарч ирсэн. Тэр дундаа рок. Тэгэхээр сонгодог хөгжим яг юм элит төвшөнд зориулсан юм байхаа болоод яг уулын юм амьдралд ойртож ирэх боломжтой болчихж байгаа. Нэгт хоёрт мөнхийн юм босоо багна гэж байхгүй, баг нь хизээ нэгэн цагт нуурдаг. Тэгэхээр ингээд энэ сонгодог хөгжим гэдэг зүйлийг анхуулах өөр олон гайхамшигтай урлагийн төрлүүд цааш нь ингээд гарч ирсээр байх болно. Тэр нь дараагийн сонгодог гэдэг халааг нь аваад явна гэдэг үнэн угаасаа оршсоор байгаа хизээ нэгэн цагт энэ цаг үед биш юм аа гэхэд үүний дараагийн мянганд ч юм уу сонгодог ингээд өөр сонгодгоод халаагаа өгнө гэдгийг мэдсээрэж яг энэ сонгодог халташгүй гайхамшигтай хамгийн төгс зүйл үүнд солонгосчууд хүрх ямар ч ирэхгүй. Тэгээ энэ нь миний бөөлцийг зутгах гинэ гэж ярьж байгаа нь өөрөө энэ хүн ямар аимшигтай тэнэг хүн болохыг илтгэж байгаа байхгүй юу. Тэгээд тэгснээ Blackpink-ийн Sharidan-ы бас яг тийм болчихсон байсан. Гэтэ BB-гийн Рахманиновыг ашигласан яг энэ хэсэг угаасаа үнэхээр л яг сонгодог хөгжмөч угаасаа баячуудын сонсдог хөгжим байсан учраас баячуудын сонсож байгаа баячуудын байгаа тэр хүрээлэлд энэ хөгжмийг сонсгож байгаа нь өөрөө гол point нь байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр би BB-гийн хаанч мөрн миний BB бол бүр үнэхээр урлагийн хүн бүр мах цусндан шингэсэн урлагийн хүн байхгүй юу. Тэгээд яг энэ хүний ер нь ийм сонгодог юмар оролдоод хэрэггүй дээ гэдэг өгүүлбэр нь энэ хүн зүгээр сонгодог хөгжим жоохон мэддэг. Тэгээд үүнийг ингээд өөрийнхөө цайс болгоод авчихсан. Тэгээд өөрийгөө бусдаас мэдээж яг л начиглаа л да. Өөрийгөө бусдаас илүү дээрээр мэдэрдэг хэрэгсэл нь болчихсон байсан зүйл рүү K-pop гэдэг юм халдаад эхлэнгүүт ингээд дотроос нь айдас төрөөд айц төрхөн цаашаа юм. Гэтэ тэр хүний яг юу мэдэрснээ би мэдэхгүй л. Гэтэ K-pop гэдэг зүйл халдаад ирэнгүүт нь уур нь хурж эхэлж байгаа байхгүй юу. Сонгодог зүйл тийм ч халтшгүй биш шүү дээ. Харин ч үүнээс инспайр аваад үүнийг ингээд өөрийнхөө бүтээлтэд ашиглаад гайхамшигтай шинэ бүтээл гаргаж ирж байгаа уран бүтээлч гэдэг чинь өөрөө гайхамшиг байхгүй. Энэ утгаараа би үнэхээр мундаг байж чадсан. Би бүр яг альч бүтээл нь хизээд мундаг байдаг. Миний хамгийн дуртай солонгос артист биний бүр хаанч хэлнэ. За ингээд миний нэгдүгээр төрлийн муул хүн болсон. Энийг муулна гэж бодог байсан. Гэхдээ муулчлаа. Тэгээд би жинхэнэ урлагийн хүн гэж би хэлсэн дээ. Тэгээд үүн дээр за Ланатай ч одоо юугаар Лана Дэлрэй бол угаасаа үнэхээр урлагийн хүн. Мах цусндан шингэсэн урлагийн хүн. Нөгөө 10-ны шилдэг дуу зохиогч гэдэг шагналыг авахт нь зарим нэг хүмүүс дургуутж яасан. Гэтэ за тэр ч яг Taylor Swift-ийн муулна одоо. Тэр гайхамшигтай дэлхийн том одыг зүгээр энэ юм умгар өрөөндөө нэг жижигхэн юу ч хийж бүтээгээгүй лөөсөр нэг сонин баачка муулаа суучна гэхээр агуу ихээр зэрэг зүрхээ. Гэтэ намайг угаасаа хизээ сонсохгүй юм чинь гоё муулч. Tortured Poets гэдэг нь юу гэсэн үг юм те? Бүр чи хар багасаа за урлагийн тийм хэцүү юмнууд байдаг хүмүүстэй ингээд байнгын хүмүүс муулдаг. Тэгээд энгийн амьдрал байхгүй маахгүй. Гэтэ охин чиний амьдралыг хүсдэг амар олон хүн байдаг байхаа чи яа tortured гэж хэлж байгаа. Яг үгээр гэхдээ би нэг өөртөө байгаа зүйлдээ талархалтай ханд маань гэсэн юм сони юм хэлэхгүй. Гэтэ Taylor Swift өөрөө тэр амьдралтай хайртай эзтэй. Хайргүй байсан бол зогтчих байсан гэжтэй. Тийм байж яагаад тэр амьдралдаа өөрөө үлдэх сонголт хийсэн насанд хүрсэн хүн байж өөрийнхөө амьдралыг tortured гэж хэл. Өөрийнхөө бүр зүгээр ч нэг амьдрал биш шүү. Бүр ингээд жит хөлөглөж нисдэг. Гайхамшигтай амьдралаа tortured гэж хэлж байгаа. За болий.
За торчроод. Угаасаа хүн болгоны зовлон тэр хүндээ зовлон л байдаг юм хань зовдөг л аа. Гэтэ Taylor Swift хизээч poet биш. Бүр хизээч Taylor Swift хизээч гайхамшигтай юм гүнлүү хүрсэн дуу миний сонсноор хизээч бичиж байгаагүй. Taylor Swift-ийн өгөөд үргэлж бүр хамгийн өнгөцхөн байдаг. Яг тэр өнгөцхөн үгээрээ эсвэл урлаг бүтээдэг байж мэднэ. Гэтэ би юугаа мэдгүй. Гэтэ юу лээ? It's art лөө. Тэр бүр тэ ямар ч гэсэн би ингээ уйдсан. Тэр нэг уйдсан учраас би бүтээлч байна. Энэ бол урлаг гэсэн яг тэр мөрөд бүр шүлэг гэж оруулж чадсан гэдэгт нь би бүр үнэхээр гайхаад ах юм. За тэгээд угаасаа мэдээж X-үүдийнхээ талаар бичдэг. Угаасаа X-с өөр юмны талаар бичиж чадахгүй л дээ. Тэгээ бас өөртөө хэрүүлгээсэн хүний талаар бичдэг. Тэгээ өөр угаасаа тийм дотоод мөн чанараас нь түүнийг юм шүлэгт хөтөлдөг шүлэгч болгох тийм онгод төрүүлэх дотоод сэтэл гэдэг юм байдаггүй учраас угаасаа X-ийнхээ талаар л бичдэг байх. Баярлаа. Ингээд Аз олж намайг олон хүн үздэг юм да. Намайг олон хүн үздэг байсан бол амар олон хүнд үзээ ядагдах хэмжээний юмнууд ярьсан гэдэг би мэдчихэв нөө. Гэтэл яаж яасан ч Taylor Swift-ийн шүлгүүд биш ямар ч тийм юу ч байсан юу ч гэж нэрлэх байсан ямар ч гэсэн шүлэг бол биш. Тэгээ дуу бол байж магадгүй. Гэтэ Taylor Swift-ийн бичдэг юм бол шүлэг биш. Taylor Swift poet биш. Тэрийг л би сайн мэдчихэв. She will hide his ivory. Өсвөр насны охтуудын нэг тим юм байж магадгүй. Тим нэг хөөрхөн юм байж магадгүй. Гэтэ одоо энэ ч урлагаараа өчнөө олон тэрбумтон болцсон хүн бидтэй. Тэгэхээр Taylor Swift яг үнэхээр урлагаараа урлаг бүтээхийг хүсдэг юм уу? Эсвэл урлагаараа мөнгө олохыг хүсдэг юм уу? Эсвэл яг угаасаа чадахгүй хүн юм уу гэдгийг мэдэхгүй байна. Гэтэ Taylor Swift-ийн одоо хийж байгаа зүйлс л урлаг биш. Зөв жоохон байхасаа сонсцоо охтуудад л гоё байд юм аа. Taylor Swift л миний хувьд урлагийн хүн биш ээ. Би яаж байсан ч. За дуу муу яа. Шүлэгчлээ биш. Амар үзээ яддаг те би бүр. Гэтэ нэг хүн миний нэг бичвэр доор ингэж гайхчихсан шүү дээ. Яаж хүн ингэж хүнийг ингэж амар үзэн яддаг байна гэж. Би нөгөө нэг cover хийдэг охиныг мулцсан байхгүй юу тэр бичвэр дээр тэгсчээр тэгтийн. Гэтэ би өөрөө амар гайхчихсан. Яаж ингэж хүнийг үзэн яддаг байна. Гэтэ ингэж үзэн ядлаа гэд яг би тэр хүнийг байнга бодоод идэг гэсэн үг биш аахгүй уулна. Миний бодол дандаа шал өөр юм эргэлдэж яадаг. Ер нь бол дийлэн ихтэй бол ирээдүйдээ яанаа л гэсэн бодол эргэлддэг шүү дээ. Тэгээд энэ нэг юмдаа ингээд гацчихсан харахны өрөөнд дотор харахны үүрлөгөө шургаад орчихсан харах шиг мэдрэмж л намайг дагдаг. Ер нь бол 95% нь. Үлдсэн 5% нь ингээ юм хольж сольж боддог. Гэтэ тэрний 0.1% нь ч хүрэхгүй хугацаанд би Taylor Swift-ийг бодсон хэрнээ ийм их хэмжээний үзэн ядалт гаргаж ирч чадж байна гэдэг чинь дандаа боддог юм аа. Үзэн ядаж ярих юм бол би бүр яг юу ярихаа сайн мэдэхгүй байна уу. Амар л юм ярих ба. Тийм болохоор надаар үзэн ядуулахгүй байхыг хичээгээрэй. Бодол минь баян гэргэлжээдэг үзэн яддаг хүн гэх юм бол байхгүй. Гэтэ заримдаа эргэлддэг үзэн яддаг хүн гэх юм бол миний ex roommate-ууд бас л амар хүмүүсээс шүү. Тэргээ би нэг харчаа ярина. За. Тэгэд өнөөдрийн миний асар өндөр эготой өөрийгөө хэд үйлгсэн бусдыг муусан бусдыг доош нь хийсэн гайхамшигтай муухай гайхамшигтай шүү. Аимшигтай муухай хамгийн хогийн
7 хоногийн ээлжид бичлэг дууслаа. Баяртай. Тэгээд үлгэрээс авах ч юм их би, хаях ч юм их би, үлгэрийг сонсоод ер нь бол зарим санаа минь зөвчөөж магадгүй, зарим санаа минь буруучж магадгүй. Би угаасаа ийм хогийн хүн гэдэг ойлголттой та бүхэн болж магадгүй. Эсвэл зарим зүйлтэй минь санал нийлж магадгүй. Ямар ч гэсэн иймэрхүү юм дээр миний бодлууд ийм байдаг. Тэгээд дараа 7 хоногийн бичлэгээр уулзъя. Дараа 7 хоног өстө жинхнээс амар гоё гээгээл бичлэг хийн. Хизээж би өөрийгөө дөөлгсөн бичлэг хийхгүй. Дараа 7 хоног. Дараа 7 хоногийн бичлэг юу вэ гэхээр Хакки 5 сарын 31-нд Монголд гарна гэсэн шуум гарсантай. Ер нь бол баг аль биесээр гарах болсонтой холбоотойгоор би Хаккигийн хамгийн дуртай 24-өө ярих болно. Тэгэхээр Хаккигийн бүх дүрүүд дуртай, Хаккигийн бүх дүр гоё ч гэсэн миний дуртай 24 нь хэн байхыг харахыг хүсвэл дараагийн бичлэгийн маань үзээрэй. Баяртай. 30 минутын хүн болсон бичлэг болсон байна.